Өглөөний минь миний охин сайхан амарсан уу? Гой зүйдлэн үү? За гой амарсан сайхан амарсан гинэ. За өнөөдөр өглөө ингээс сэрээд өглөөний цайн дээр гоё маш сонирхолтой смути хийж ууя гэж бодлоо. Яагаад смутиг энэ одоо вилогд энэ гоё юм. Вилогд ингээд дахиад оруулж байгаа вэ гэхээр урдны 7 дахь вилог дээр маань юу яасан байгаа? Нөгөө нэг кофетэй смути хийсэн чинь хүмүүс надаас айгүй их асуулт асуусан л да. Ер нь смутигээ яаж хийдэг вэ те? Ямар смути уудаг вэ гэж айгүй их асууж исэн. Тэгээд хамгийн их онцолж асуусан асуулт нь болохоор юу вэ гэхээр жирэмсэн үедээ ямар смути хийж ууж исэн бэ гэж асууж исэн. За смутиний талаар болоод манай одоо ээжүүд маань эмэгтэйчүүд маань маш сайн мэдлэгтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн миний энэ хийх байгаа смути бол одоо дөнгөж одоо жирэмсэн болцсон мөн жирэмслэхээр бэлдэж байгаа. Эсвэл одоо хүүхдээ тээж байгаа те жирэмсэн ээжүүдэд маань бас их тохиромжтой эрүүл мэндийн маш том ач холбогдолтой. Дээрэс нь заавал жирэмсэн гэж хязгаарлагдахгүйгээр хүн болгон ер нь эрүүл мэндээ сайжруулъя, эрүүл бай гэсэн хүн болгон зориулсан ийм маш гоё смути байгаа. Ийм одоо дэлхийд дээр суперфуд гэж нэрлэгддэг хүнс байдаг те. Тэр нь бол цөөхөн тооны гарын 10%-нд багтах хэмжээний ч юм уу ийм суперфудууд байдаг. За тэрний нэг бол энэ буудан соёлчны нунтаг байгаа. Буудан соёлчны нунтаг энэ их сонин сонсогдчихж магадгүй. Би бол буудан соёлчны нунтгийг бол те яг анх удаа бол хэрэгжилж үзчихсэн түүх маань гэх юм бол манай Японд байдаг Одма гэд миний хамгийн дотны найз маань надад яг явуулдаг байсан. Бүчка бишээ гүнжэд гизэнд байхаас хойш явуулж исэн. За тэгээд тэр үед ууж хахад болохоор маш гоё юм сэтгэлүүд надад төрж исэн. Эрүүл мэнд дээр маш одоо олон сайхан өөрчлөлтүүд ингээ гарч исэн. Тэгсэн сүүлийн 2 ихтер болохоор би нөгөө юу маань жоохон тасрахгүй юу? Одмоо манаас солонгос явж таарад тэгээд нөгөө нунтаг маань гоё нэ. Буудан соёлчны нунтаг маань Японоос ирэх нь ингээд удаашраад ирэнгүүт нь би хайж агаад энэ гоё бүтээгдэхүүнийг олсон. За энэ болохоор шүү дээ те эрүүл ногоон зүрх гээд компани Монголд өөртөө үйлдвэрлэж байгаа ийм буудан соёлчны нунтаг байгаа. За энэ бүтээгдэхүүнийг би найзаасаа мэдээд Монголд одоо байдгийг мэдээд захиалж авсан байгаа. Тэгээд ийм гоё савлгаатай. Энэ савлгаа бол одоо ингээ ямар нэгэн одоо нарны уяад тусгүй те нөгөө таслаханд ингээ тавьсан ч гэсэн энэ бүтээгдэхүүнд маань ямар нэгэн тийм өөрчлөлт орохгүй юм савлгаатай юм бүтээгдэхүүн байгаа. За яг хуу савлгаанаас илүү одоо хамгийн гол онцолж ярмаар байгаа зүйл маань энэ бүтээгдэхүүний маань одоо өөрийнх нь үзүүлэх нөлөө. Жишээ нь буудан соёлчны энэ нунтаг паудер гэж хэлдэг энд маань 103 төрлийн одоо хүнд хэрэгтэй ашигтай элементүүд, витаминууд агуулгадж байдаг. Тэр байтугай B17 буюу одоо хүнийг бүр хорт хавдраас одоо хамгаалж идэг ийм орц найрлага хүртэл энэ дотор байж идэг. За энийг би одоо смути хийж үзүүлнэ. За смути хийж үзүүлэхээс өмнө үнэхээр одоо ач холбогдлын бүр сайн ярмаар байгаа. Яагаад гэхээр маш олон ээжүүд надаас асуудаг. Жирэмсэн үедээ те өтгөн хаталтаас яаж сэргийлж исэн бэ? Тооноснаас яаж хамгаалж исэн бэ? Тэ одоо жишээ нь хүүхдийн диабетис, хүүхдийн гидс гүйлгэлт гээл маш олон асуудлууд гардаг. Тэр болгоныг эмгүүгээр шийдэх одоо арга болвол энэ бүтээгдэхүүн байгаа. Айгуу сонирн байгаа. Яг энэ эрүүл одоо ногоон зүрх компани хийж байгаа энэ хүн нунтагт болохоор шүү дээ тий. Магний, каль, витамин Е, витамин B17, витамин B12, витамин B6, цайр, шүлт,
ус зүрэгч полиен хүчил зэрэг одоо эрдэс минералууд ордог. За тэгэнгүүт энэ одоо магний жишээ нь хамгийн түрүүнд байгаа байхгүй юу? Магний яадаг вэ гэхээр жирэмсэн ээжүүд одоо дөнгөж хүүхдээ олсны дараа тий магнитэй магний сайн аргилах юм бол тонус өвдөггүй. Ерөөсөө зарим одоо ингээл найз нар маань ч юм уу, дүүнер маань ч юм уу жирэмсэн болонгуудаа тонус өгөөд байна. Би ингээд одоо ингээл хэвтрийн дэглэм сахин одоо ингээл би одоо төрөн төрдлөл хэвтрийн дэглэм сахин гэл нэг тиймэрхүү зүйл ярьж байдаг. Маш их тонустай байна гэдэг. Тонуснаас олж хүүхэд өөрөө маш их тархины даралтай төрдөг. Төрсний дараа ч ихсэн хасаргаа аюул хэрэгтэй байдаг. Тэгэхээр юу гэж зөвлөмөр байгаа вэ гэхээр энэ буудаан соёлжны нунтгийг аваад өөртөө хоол хүнсэндээ бүр усанд найруулад ч ууж болно, тарган тэгээд найруулад ч ууж болдог. Миний хувьд гэх юм бол би энэ буудаан соёлжны нунтгийг болохоор яг жирэмсэн байх үедээ полиен хүчлийн маань нөхөх байдлаар давхар хэрэгжилжсэн. Полиен хүчил бол одоо жирэмсэн баснаас хойш эхний 3 сар бол заавал уух хэрэгтэй юм бүтээгдэхүүн бэлтгэл байгаа штэ. Яагаад гэхээр хүүхдийн одоо тий гол тарих нуруу нухсыг тий бүрэн бүтэн одоо бий болгох тэр гол процесс одоо явагдаж явах үед хэрэгэлдэг юм элемент байгаа. За энэ өөрөө ингээд ийм тусгай юм хэмжигч халбахтай. Энүүгээрээ нэг хийгээл өглөөдөө үлэн дээрээ уучиж болно. За хамгийн гол нь энэ одоо буудаан соёлжны нунтгийг Монголд хийж байгаа энэ эрүүл ногоон зүрх компани маань болохоор ерөөсөө хөрсөн дээр тарьж ургуулдаг энэ нунтгийг буудаан соёлж яадаг вэ гэхээр ийм одоо бүр ингээд усан дээр будаагаа ингээд өрслүүлээд ургаа дөнгөж 8 хонжоо нялх юм одоо соёлж аваад тэгээд нунтаг болгодог. Энэ бол маш нарийн ажиллагаа, бүр сэтгэл зүрх шингэсэн ийм ажил байгаа байхгүй юу? Бусад орнуудад зүгээр жишүүдийг ингээ уншиж байхад болохоор 45 хонуулаад нэлээ юм өндөр ургуулад ургацаа их авахын төлөө штэ тий ургуулад авдаг. Тэр нь бол одоо жоохон хөгшөрсөн, тэгээ эрдэс минерал нь жоохон алдагдсан. Тийм тэгээ амтны хувьд бол жоохон гашуун байдаг. Энэ бол манай Монголд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэнийг бол би олж мэдээд үнэхээр маш их олзуурхсан. Яагаад вэ гэхээр одоо ерөөсөө л эрүүл амьдрахыг одоо хүн болгонд зорддог болсон. Тэр хүн болгонд л хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа байхгүй. Өглөөдөө ингээл уучна. Ном ногоо маш гоё харагдаж байгаа зү. Хүүхдэд ч болгож болно. Дээрээс нь ингээд нөгөө жирэмсэн үеийн чэйж хорсолтыг бас ингээд намдааж өгдөг. Хүний бие тэр чигтэнд шүлтлэг болгож байгаа. Няраа хөвгт ч ууж болно. Жишээ нь няраа хөвгтийн гиз гүйлгэж байгаа үед өдөрт 2 удаа уулгахад гиз гүйлгэлт тэр дорой намдна гэж байгаа. Тэгээд яриад миний ах байх юм уу? Яриад байвал үнэхээр дуусгаргүй юм гой гой одоо юунуудтай байгаа. За эхлээд юу яач доо хүүхдийнхээ смути хийч. Тэгээ хүүхдүүдэд яаж уулгах вэ гэхээр энэ эхний орцоолол алим нэг ширхэг алим байгаа. Болцсон уу? Нэг ширхэг алимаа ингээд гоё хэрчээд жижиглэж хэрчээд бэлдсэн байгаа. Тэгээд нэг ширхэг банан. За тэгээд нэг цөөхөн ширхэг гүзээлцэг нь хийчин. Энэ одоо дараагийн энэ хүүхдийн смути хийх бүтээгдэхүүн маань болохоор энэ chia seed гэдэг. Бас дэлхий дээр суперфуд гэж нэрлэгддэг штэ. Тэгээд омега 3 болол маш өндөр тунгаар одоо агуулгадчихэйдэг. Хүүхдийн оюуны хөгжилд бол маш том өндөр нөлөө үзүүлдэг. За энэс болохоор нэг халбыг 100% одоо orange juice-нээсээ энэ стаканаар нэгийг хийчин. За тэгээд нөгөө нэг буудаан соёлжны нунтагнаасаа энэ одоо ингээд нунтаг байдлаараа би бүр тэгээд энийг бүр гайхсан. Одоо энэ Япон улсад үйлдвэрлэгддэг энэ павдер нунтагнуудаас бүр ялгаах юм огт ахгүй. Үнэрийн хувьд өгөх одоо үйлчлэгээний хувьд те бүтээгдэхүүний савлгаа тэгээд юуны хувьд чанарын хувьд бол энэ үнэхээр одоо маш сайн хийж чадсан байсан. За энэс одоо ингээд нэг албаа хийж гин хүүхдийн смутидээ. Гүнжэд олгоё. Гүнжээ хаана вэ? Энэ байна. Аха. Учка бүр смутигээ ууя гэд яарад байна. Яарад байна. Тэг миний ах авч. За нэг ууч. Миний ах нэг ууч. Гоё. Амстай яа. Амссан уу? Өө тийм үү. Гүнжээ ямар байна?
Хамттай байна. За. Ваа, бүжгээ дуусчлаа штэ. Ямар мундаг юм бэ. Гоё ясна. За, яста мундаг. Нөхөр битээр өөрсдийнхээ смути хийж байна. За, энэ смути болохоор яадаг вэ гэхээр өдрийн туршид маш гоё уяг цатгалан явна. Тэгээд шимт хийжилүүд аавна. Дээрэс нь детокс үйлчлэгээтэй буюу биеийг маш сайн хоргожуулна. Тэгэхээр нөгөө ахаал нөгөө юу маань орно. Буцаа соёлчны нунтаг маань орно. Түүн энийг гэдэг нөө. Өө ямар хөөрхөн юм бэ? Нэг ширхэг банана хийч. За энэ удаагийн смутинууд дээр би заавал смути ч биштэй зүгээр л би та бүхэндээ одоо эмэгтэйчүүдтэй жирэмсэн ээжүүдтэй үнэхээр одоо хэрэгтэй мэдээлэл болоосаа гэдэг утгаар смути хийж байгаа. Түүнээс биш одоо энэ буудан соёлчны нунтгийг бол бүр өстой ямар ч төрлөөр одоо хэрэглэж болно. Хүүхдүүдийнхээ хоолнд хүртэл энэ халбаар нь хэмжээд нэг хийчих жишээ нэ. Үнэхээр одоо маш олон төрлийн ач холбогдолтой, эрүүл мэндийн ач холбогдолтой болохоор хэлэхгүй өнгөрч болохооргүй юм сэдв байгаа юм л да. За одоо obvious-ноос 2 халбыг хийнэ. Obvious 2 халбаг. За ананас болохоор 3 халбыг хийж байна. Би эдгээр одоо манай зулзаг смути нүүдээ жорын бодвол юм смути хийдэг. Одоо номноос хараад хийчдэг байгаа. Гэтэ ер нь бол заавал энэ жороор хийх болол шаардлагагүй байсан ч болно. Би нэг очичоод ирээ да. Жохон лугаа. За манай эхрүүдийн маань нэгэн жохон ойлгнаа. Тэгээд тайвшруулчаад ирлээ. Одоо йогурт энэ нөгөө түрүүнийхээ оранж жуус хийдэг. Энэ ягаан стаканаар нэг хийчих. Яа. Шүс гараад шүү. За тэгээд хамгийн чухал одоо нөгөө орц найрлага маань болохоор буудан соёлчны нунтаг нөгөө гайхамшигт бүтээгдэхүүн маань тий. Суперфуд гэж нэрлэгдээд байгаа. Дэлхийд дахина. Японд бол энийг бол одоо хүн болгон заавал хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Ээж хэн суурж өмнөхөө дээрэж. Бано. Байна. Сайн байна. Манай азтан болсон юм биш үү те? Эгчтэй тэгвэл утасныхаа дугаарыг үлдээчээрэй. Эгч надаа бас яг нэг влогийнхаа зурагтай л ээж байна. За тэгээ. Гэхдээ эгч рүүгээ юу бичсэн дээр Facebook руу хаягнаасаа биччихээрэй за. За тэгээд бодохгүй болцъя. За баярлаа. Утгагүй гарнаа. За баяртай. Vlog 7-гийн маань наацтан ярьж байна. За дараагийн нутаг болохоор cinnamon. За эндээсээ бас энэ саяны энэ хэмжигч халбаараа бас нэг хийж чинь. Монголчууд маань болохоор энийг шинцаа гэж нэрлэдэг байгаа. Энэ орц маань өөрөө бас давхар биеийг хоргуулж идэг байгаа. За тэгэнгүүтээ дээрэс нь coconut oil бас энэ халбаараа нэг хийчихнэ. За нөхөр битэрийн смути бэлэн боллоо доо. За энэ ихийн нөхөр танда нөхөртөө өчмээрээ нэг. Энд чи миний л орон зай юм ч одоо. Нөхөр энэ хаад гарч ирээд яах вэ? Хаяна. Смутинууд бол нэг иймэрхүү бууцан соёлчны нунтаг болвол ач тусын хувьд бол үнэхээр одоо гайхалтай ач тустай бүтээгдэхүүн. За энэ бүтээгдэхүүнийг бол би өөрөө ингээ гэртээ захиалаад авчдаг. Эрүүл ногоон зүрх компанид одоо үйлдвэрлэгддэг. Эрүүл ногоон зүрх компани хамт олонд би үнэхээр одоо хувийн зүгээс болон гэр бүлийнхээ зүгээс одоо Монголын мянган гэр бүлүүд юмнаас баярлаа гэж хэлмээр байна. Ийм гайхалтай суперфудыг Монгол улстай үйлдвэрлээд өөртөө энэний төлөө маш их хөдөлмөр одоо хичээл зүтгэл үйлдвэрлэл явуулна гэдэг бол бас амаргүй даа. Тэр болгоныг ингэж хийгээд явж байгаа. Өөртөө гэрээр хүргэж өгж үйлчилдэг. Тэгээд бид нар одоо эх орондоо
өөртөө юм гоё суперфудыг үйлдвэрлэж хэрэгжилж ийн гэдэг бол энэ бол бас твшилт. Тэгээд ч одоо сүүлийн үед бол хүн болгон л эрүүл амьдрээ, үр хөвгтэй те бас эрүүл байлгая. Яавал хоол хүнсэндээ эрүүл одоо орц найрлагыг нэмж оруулж болох вэ? Өдөр тутмын хоол хүнсийг яаж илүү баялаг байлгаж болох вэ гэдэг дээр маш их анхаардаг, эрэл хайгуул хийдэг болсон цаг. Одоо энэ бууцны соёлжны нунтагнаас энэ халбаар нэгэн хийхэд л тэгээд 103 төрлийн эрдэс минералыг таны өгöd болно. Та таны гэр бүл авч байгаа. Дээрэс нь хорт хавдар одоо үнэхээр бас ингээд уншаад үзэхэд хорт хавдар хизээч тусахгүй B17 гэх тий тэр энэ орц найрлага байгаа учраас бид нар одоо хоол хүнсээрээ олон одоо эмчлэгдэхгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бол байгаа юм. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо ээж нар маань одоо галтгоонд тий эзэн байдаг шиг энэ болгоныг зохицуулж энэ одоо бууцын соёлжны нутгийг заавал өөрийнхөө тий одоо хоол хүнсний нэгээх хэсэг болгоод гэртээ заавал аваад одоо бас тодорхой хэмжээгээр хэрэгжилж байгаасаа гэж хүсэж байна. Давхар ач холбогдол юу вэ гэхээр одоо жишээ нь сахартай хүмүүс байдаг. Айгүй өндөр бүхэлтэй. Тэгэл өдөр тутмынхаа хоол хүнсийг маш их хянжаадаг тий. Ерөөсөө л юу ч уун, цай ч уун, хоол ч идэн бүгдийг ингээ хянжаадаг. Тэгэхгүй л сахар нэмэгдчихэд байдаг энэ хүмүүст бол энэ бол сахарыг маш сайн тогтворжуулж өгдөг. Ийм одоо ичтэй бүтээгдэхүүн байгаа. Үнэхээр л суперфуд гэж хэлэхээр хүүхдээ ингээл хоолоо басныг хаяа нэг өвтгөө л идэг штэ. Тэр үед нь усанд хийж хутгаж агаад амын зайлуулцдаг. Тэгэхээр хэд хэдэн удаагийн зайлсны дараа хоолоо бол зүгээр болдог. Дөнгөж хүүхэд нь бор хоолнд орох гэж байгаа ээжүүд маань хүүхдтэй яаж хэрэглүүлж болох вэ гэхээр бантанд нь хийж өгч болно. Нэг халбыг хийгээл бантан дотор нь хийгээл хутгаал эсвэл одоо янз бүрийн юунууд хийж өгдөг штэ хүүхдэд зутан шүлнүүд тий зутан шүлнүүд ер нь бол тэгэл хүүхд чинь ингээ сар сараар өөр хоол хүнс сэргэлнэ. Хоолнд нь хийгээд өччих хэрэгтэй. Тэгэх юм бол хүүхд гизгүүлэхгүй давхар дархлаа маш сайн дэмжигдэнэ. 103 төрлийн эрдэс минералаа буудан соёлжны энэ нутгаас авчин. Тэгээд ер нь хүний биед байж болох те одоо сөрөг өөрчлөлтүүдэнд өртөхгүй би бол тэр чигээр юм шүлтлэг байна. Тэгэхээр маш эрүүл байх одоо юм үндэс суурь тавьж байгаа. Яад чи хүмүүс одоо ингэж бодож магадгүй анаа одоо ингэж нэг бүтээгдэхүүнийг сурталчлаад байна гэж ойлгож магадгүй. Энэ бол огт сурчлага биш. Үнэхээр одоо ингэж ярмаар байна. Энийг бас хэлмээр байна. Хэрвээ одоо жишээ нь витамин B17 гэдэг энэ одоо витаминыг те үнэхээр байнга хэрэглэж чадах юм бол хүмүүс хорт хавдар тусахгүй байх боломжтой. За өстой гоё. Угаад л юмараа. За одоо би юу яана? Жижигхэн шопинг хийн. Хүчтэр инээгээ төлөвлөсөн. Яагаад вэ гэсэн? Нэг сард миний төрсөн өдөр болдог. Тэгээд нэг сард төрсөн өдрийнхаа бэлэг гэдэг аюу гой тийм бэлгийн картууд авсан. Ихчээсэн. Тэгсэн нөгөө бэлгийн картны маань хугацаа одоо 3 сар болоод дуусгаж байгаа юм байна. Тэгэхээр хүчинтэй хугацаанд нь очиод гоё бэлгэнүүдээ авчий гэж бодож байна. Гэтэ бэлгээ бол өөрөө сонгож авах боломжтой юм байна. Тэгэхээр маш гоё эрх чөлөөтэй сонголт хийн. Тэгээд яг хав влогд оруулахгүй байж болох лсэн л да. Гэхдээ влогийн маань үзэгч эмэгтэйчүүдээс одоо хүүхдийн хувцас хаанаас авдаг вэ? Өөрөө хувцас хаанаас авж ийн тий? Одоо Монголд ямар одоо татвар усны дэлгүүр орж ийн гэдэг ч юм уу. Эмэгтэй хүмүүс нөгөө байж болдог. Нэгэд өдөр тутамдаа ингээд бид нар нэг ил ингээ яриад идэггүй мөртлөө үнэхээр байх хэвээр сэдвүүд байгаа байхгүй юу? Тэрний хүрээнд жижигхэн шопинг хий. За тэгээд жижигхэн шопинг хийгээд өөртөө нэг хэрэгтэй ойр зургийн юмнуудаа авчингуудаа үргэлжлээд бид гэр бүлийн нэг жижиг зураг авахулна. Тэгээд энэ гэр бүлийн зургийг авахгаал хоошлоод гэсэн дээр өнөөдөр нэг юм яг нэг бүрдэж гин. Тэгээд эргээд хэдүүлээ шопинг хийчээд студи дээр олцгаая. За энэ хоёр нэг юм төчгнүүлээд байна да. Хүүе, бүчгээ юу хийж байгаа? Хүүгийнхаа суугаар тоол. Залуу босоод ир. Ингэхгүй та яар. Хаашаа нааш өрөдөр. Босоод ир гүнжээ. Үгүй юу ярьж байгаа юм бэ? Босоод ир. Нааш. Яасан чиний буруу штэ. Тааш арсан. Балгүй ирээ хийгээд шийтгэлтэй сууж байгаа. Миний буруу. Дүү хасуур авч тоглоо. Тоглохгүй те? Болохгүй заяа дүү хасуур тоглож. Өсөл онзаа. Болохгүй зүйл хийх юм бол ингээд 15 минут ингээд суулгачдаг.
жоохон бахта харанхуй өрөөнд орно гэд жижиг өрөөгөө харанхуй өрөөгээ тийш орохоор их айдаг гэсэн. Одоо нэг харанхуй өрөөнд нь хоёр ихэр дүүн ордог болсон болохоор харанхуй өрөө байхгүй. Тэгээ ийм шийтгэлээ харахтай л болсон да. Сайн уу? За юу яцгаанда? Арслан сайн уу? Тачгаа. Энэ салбар дээр би ирээгүй. Нөгөө нээлтэн дээр ирж чадаагүй. Тэгээд харин танилцсан ирээ гэж бодоод ямар гоё юм бэ? Энэ салбар чи айгүй том. Тэгээд ч бас айгүй юу юм а тий. Гэрэл гээхтэй гоё салбар шүү. Хичээн манд бэлгэлсэн. Gift карт аваад ирсэн. Тэгээд Иварын үед сүүлийн үед ингээ хараад исэн чинь дандаа л нөгөө нэг жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн дотор хувц өмссөр байгаад дандаа дотор хувцны сонгот бүр нэг хэвэн болчихж би жоохон уйтгартай ч юм шиг тий. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нэг дулаарчин. Тэр энэ картанда шинэ ирсэн коллекцнаас тэгээд бас нэг юм байна. Тэрний үе гэхээр би бас сая нэг аялалд яваад ирсэн. Тэгээд аялалд явсан чинь жоохон аялын бэлтгэл муутай явцсан. Тэгэнгүүт нэг усны хувц байхгүй басамсанд дуудлахаа басамсанд орч чадаагүй байхгүй юу. Тэгээ одоо бас ойрмогхон нөхөрхтэй бас нэг аялалд явж магадгүй болчиход. Тэгэхээр надад нэгдүгээр дотор хувцнууд хэрэгтэй байна. Усны хувцас бас гэртээ өмсөх халаад би танаа нөгөө гэртээ өмсөх халаад надад өмсдөг шүү дээ. Саяар нь орж ирээд энийг харлаа. Энэ цагаан өнгөтэй ирсэн байна тий. Хаа ирсэн маш хаар ирдэг. Тий хаар ирдэг байсан тий. За надад санал болгоод аваарай. Би одоо гоё загваруудаас нь сүүлийн үед ирсэн загваруудаас энэ ямар гоё юм тий. Өдөр айгуу гоё байна. Энэ хоёр өстой гоё юм шүү тий. Энэ хаар өстой гоё юм байна. Яг нөгөө нэг миний бас нөгөө нэг хийсвэрийн ойдл моёдлыг дараад энэ өөр айгуу гоё загвар шүү. Миний сайз байгаа юу? Бага тий. юм байна. Тийм үү. Тэгээ наатач үзчихээ. Тэгээд энийг бас үзчихээ төхөө. Энийг үзчихээ. Тэгээд энэ гоё юм уу? Тий. Вау, ийм гэрийн юутай болсон юм өнөртүүлэгчтэй. Оо, ямар гоё юм бэ? Гэрийн тасалгааны өмөрдүүлэгч юм. Ямар гоё. Энэ бас нөгөө нэг цацраараа юм жижиг дээр байгаа авч явж байна. Ядлаг гоё юм байна тий. Сүүлийн үед ч үнрээр одоо хүнийг их тайвшруулдаг эмчилдэг болчиход байгаа шүү. Энэ бас гэртээс өмсчих зүгээр л юм байна. Аль энэ үү? Оо яг болно. Миний өнө бор гизний бор судал маань арилаг байгаа чи. Эхнээс ийм байсан зүгээр. Оо энэ асуугаас л миний л өнгөн л дөө. Тэ. Энэ юу юм бэ? Энийг гоё юм хардаад тах юм. Тийм үү. Энд ч одоо ямар ч гоё хиймэтэй өмдөн тий. Өстой гоё юм байна. Надад айгу таалагдчихэв. Них гоё намраал айгу. Торомсог юмд айгу дуртай. Дуртай хэлэх үү гэж байгаа. Бас гоё юм. За санийхаа сонгосон эдэг өмсчихэд хөө. За ямар хараа. Ямар гоё материалтай юм бэ? Йоо бүр материал нь өөрөөсөө нэрээ бүрий торгоо торго. Энэ кимоно стилийн юм гэмээр ч юм. Энэ хоёр талаараа юм гоё. Энэ ямар гоё юм тий? Өстой гоё юм байна. Хар өнгөлөө гоё. Хар өнгөө. Яа, уул нь хар өнгөч надад нэг цохгүй байна л. Харин яваа.
байдаг. Гэхдээ тэр нандин ертөнцөө бид нар ингээд хайртай хүнтэйгээ нөхөртөө л хуваалцдаг учраас нөхөртөө зориулаад бас гоё сонголтуудыг бас хийж болно шүү дээ. За би орой цагаанаага өмсч гараад ирээ. Карта дахиад байгаа юм чинь дахиад үргэлжлүүлж болно шүү дээ, тий? Окей. За баярлалаа. Thank you. За, карпиза дээр хүрээд ирлээ. Оръё. Хэлээ. Ой, сайн уу. Карпиза. Монголд энэ одоо брэндүүдийг оруулж ирсэн ихч маань надад ийм гоё бэлгийн карт бэлгэлсэн. Би ерөөсө бэлгийн карта бас хэрэглэж амжихгүй байгаад байсан. Уран дулаан цагийг хүлээж илаа. Хүүхдүүд жаахан томрохыг хүлээж илаа. Тэгээд одоо л яг бас дээрэс нь аялал маялал маань ингээд бас төлөвлөгдөж байгаа учраас энэ удаад аяллахаа бэлтгэлээ хийгээд тэгээд яг цаг хугацаанд ингэж л харах юм байна да. Одоо болохоор аялалд явах гээд сая Ямамын ороод аяллаа нөгөө нэг усны хувцас юм авсан байхгүй юу? Тэгээд нэг хэд хоногийн дараа аялал явах чинь яг надад юу хэрэгтэй байгаа вэ гэхээр өөргөвч хэрэгтэй. Одоо нэг юм хөвч юм уу те өөрчдөг. Энэ дотор айгүй юм хийгээд нэг явхад ядардахгүй хугацаа солиод нөгөө нэг өсгий дагтлаа өмсөх үедээ өсгий дагтлаа намхан готлон өмсөх үедээ намхан готлын тэр ээждэг багтаамт сайтай өөргөвч тэгээд гоё чимдам тийм чимдам авъя. Энэ л гоё өнгөтэй юм байна. Энэ ч ямар айтайхан юм бэ? Айгүй багтаамт сайтай юм байна. Миний дуртай ч өнгө байна. Италийн брэнд Carpizal. Тэгээд би анх нээлтэн дээр нь ирээд худалдаа авалт хийж утсан. Энэ бас эмгтээлэг юм тий. Энэ болохоор жоохон спортлог байгаа ах. Энэ болохоор л эмгтээлэг юм байна. Харин энэ хоёрын ялмаа юу вэ? Ялмаа харагдчихэв. Цэнхэрнэ. За. Тэгвэл цэнхрээ сонгоод байна. Надад бол бас энэ өдөр тутамдаа 100 мон тий байж болохоор л санагдчихэв. Манай нөхөр цэнхрийн гоё юм гинэ. Цэнхрийг авчи. Эдгээр бас гоё юм аа. Одоо яг нэг юм хүн аяа тийм юу яагаад байгаа шүү. Бас нэлээд тийм тренди яваад байгаа шүү. Хар бас гоё юм тий. Хамгийн сүүлд ирсэн. Яг надад бодлоо шүү дээ тий. Энэ л загвар таалагдаад байна. Энэ. Окей, энэ таалагдчихээн. Тэгвэл энийг авчи. Хамгийн гол нь Carpizal чинь өөрөө нөгөө Италийн брэнд мөртлөөсөө үнийн хувьд маш уян хатан байдаг. Айгуу боломжийн. Жишээ нь одоо нэг айгуу гоё цүнх байлаа гэхэд тэр цүнх маань маш боломжийн үнэтэй. 50,000 төгрөгнөөс бас ингээл 50,000 төгрөгтэй байвал айгуу гоё цүнх сонгочих боломжтой. Энэ цүнх юм уу? Үу ямар хөөрх юм. Биний хийгээд өгөөчтгөө. Аасар юм. Та хөөрх юм. За хүүхдүүд цэцэрлэгээс авах болж байгаа болохоор би чамаг энийг хийж явах орон дахиад өөр юм сонирхоод байгаа. Ер нь цагийг ашиглана шүү. Маш зөв ашиглана. Халуун орон руу ер нь аялахад бол ийм бас шүхэртэй явах хэрэгтэй. Энэ дөнгөн стилаагүй юм байна. Энэ цүнх жишээ нь 62,900 гэж байгаа байхгүй юу? Тэгээд энэ чинь бас өөрхөн чаман, дэгжин, тэгээ үүрчин, дангаар нь барьчин айгуу боломжийн үнэтэй. Ядгийн миний одоо влог үзэж байгаа ээж нар маань ч гэсэн бас сонголт хийж хэрвээ амжиг авал гэрээ сонголт хийж нийц. Бас нэг хөөрхөн мэдээлэл шүү дээ энэ чинь. За энийг авъя. За чимнам авцсан, өөргөвч авцсан. Та барыг баландаа шүхрээ ас авцсан юм чи. Вау, golden. Энэ айгуу юм байна. Үдшилэгний ямар нэг ивент энтерт очихдоо бол ингээд гоё үдшийн гоёл моёл өмсөд ч юм уу энийг өмсөд бариад явал бас гоё юм байна. Бас энэ тэнд харагдаагүй л хайтаахан. Загвар биш. Энэ лаг мөнгөлөг байна. Надад бол гэхдээ алтлаг нь илүү таалагдчихэж байна. Тэгсэн дээр нэг удаа нэг шүүмжлэлд өртчихсэн. Яасан бэ гэсэн чинь би ийм ивентэд очихдоо том цүнх бариад татсан чинь өмсөн устайгаа цүнх мөнх нь ерөөсө цогцоог байна гэдэг шүүмжлэлд өртчихсэн.
Тийм. Тэгэхээр одоо тэр шүүмжлэлийг бас аюул сан тусгаж авсан болохоор юм айтайхан цөнхтэй бас болцоход зүгээр л юм байна. Би ч өөрөө юм гялгар гэл цал мэл юмд аюул дуртай. Бүр хардаад ах юм. За дараа ирж авнаа. Өнөөдөр бол ингээ өөр юмнуудаа аваад арга бэлгийн карт маань бараг болчихвах гэж би бодоод байна. Тэгэхээр дараа ирж зүгээр бэлгийн картандаа биш худалдан авалт хий. Бисаа ингээл аюу их юм аваад гарч байгаа мөртлөөсөө тий өөр газараас одоо нэг цүнх авах хэмжээний юм одоо үнэн дүнгээр аюу их сонголт хийчихэж байгаа байхгүй юу? Гоё шүү. Хүүхдүүдээс цэцэрлэгээс авах цаг нь болоод. За баярлалаа. Сайхан үйлчлэлээ. Баярлалаа. Баяртай. Би одоо энэ Зайсангийн оргилдох Viking Cosmetics дээр ирсэн байна. Италийн косметик. Та нар маань сайн мэдэх бах. Би 1 жил Viking Cosmetics-ийн одоо Монгол дахь нүүр царайгаар ажилласан. Тэгээд Италийн косметик гэдэг утгаараа маш гоё одоо юу байдаг? Чанар бөгөөд сэтгэл ханамжийг өгдөг. Тэгээ өнөөдөр миний одоо Viking дээр ирж одоо гоо сайхныхаа бүтээгдэхүүнүүдийг сонгох өдөр. Тэгээд хамтарч ажилладаг гэдэг утгаараа ч юм уу бас бүтэн жилийн хугацаанд нүүр царай болсон гэдэг утгаараа Viking-аас одоо юугаа авах дуртай байгаа. Өөрийнхөө гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон мейкап сонголтуудаа хийдэг. Тэгээд шинэ юм ирсэн гэдээ над руу ярьсан байгаа. Тэгэхээр одоо ороод бүгдээрээ миний одоо энэ удаад юу сонгох, ямар шинэ бүтээгдэхүүн ирснийг орж харцгаая. Сайн уу? За сайн өнөө. Юу байна да? Ажил сайн уу? Сайн уу? Миний ажил сайн. Харин та хэдийг ярахаар нь шинэ юм маань ирж бошоо очиж авъя гэж хүрээд ирлээ. Одоо жишээ нь миний ягаан урлын бодог гэдэг. Би одоо яг одоо харуулъя. Энэ бодог өнөрөө. Хорлын салбарт болохоор энийг бүр Ранугийн бодог гэж нэрлэдэг юм элэ. Энэ ягаан өнгө. Энэ айгүй хурдан дуусчдаг. Минийх одоо энэ нас дуусж байгаа. Энэ байгаа юу? Айгүй гоё ягаан баггүй юу гэдэг. Тийм үү? Тийм. Одоо хуучин модны таны авч ирсэн болоод тэр эднэр байгаа байхгүй юу? Шинээр уртлын ширээн дээр ирсэн байгаа. Оо тийм үү. Энэ яг нөгөө минийхтэй адилхан тогтос могтос юу нь болохоор яг адилхан нь тий. Тогтос цайтай тэгээ мат. Энэ крем фул гэдэг энийг надад санал болгоодсэн юм. Шинэ бодогнууд ирсэн гэдээсэн. Тий. Эндээс цайз ямар өнгө гоё юм битээ. Энэ бас айгүй гоё өнгө тий. Энэ өнгийг сонгочтой юм бэл энэ хоёр өнгийг. Миний нөгөө саатай тэнд дуусж байгаа. Саатай тэнд авд юм. Таны авдаг юм бас байгаа шүү. Таа. Ийм шинэ хайлайтрууд ирсэн байгаа. Аюу гоё тийм цагаан саатай. Ер нь та чинь цагаан саатайг юу Тий. сонирхдаг шүү. Тий. Өөр шинээр ирсэн тийм гэх юм бол эднэр ийм их томтоод ирсэн. Тийм ээ тий. Энэ бас гоё юм байна. Та тестерлээд үзсэн. Тий, нэг тестерлэж үзье. За буднаа гэдэг ахгүй. Энэ ямар гоё савлгаатай юмнууд харагдаад байна. Photoshop эффект гинөө. Аюу дартаг тийм крем ирсэн байгаа. Оо ямар сони энэ хараа. Энийг бол би мэдээгүй юм биш үү? Photoshop гэхээр магадгүй одоо би бодоод байна л да. Нүрийг бүр ингээ ямар ч өөгүй харагдах юм уу? Ямар гоё юм бэ? Энэ цэцэлэг сони юм байна. Нэр ирсэн манай Тийм ээ, тий. дээр сайн гарч байгаа юм. Энэс айгүй гоё тийм цайвар шаргал өнгөн. Гой цайвар шавар энэ цайвараас ингээ багаан дагаалаа тавьчихсан. Энэ тийм үү. багтаа. Энэ ингэж штэ. Энэ номер авдаг штэ. Тий. Ямар ч өөгүй төгс харагдуулах мат крем бүтгэн өө дарагч өндөр учир ганцхан туслан таны нүрийг нийлэнх үед нь бүрхэх болно гинэ. Одоо энэ тавтахад чинь би чинь чөлөө тэмхтэйчүүдтэй сүүлийн 2 дугаар дээр оролцож чадаагүй. Тэгээд энэ 7 хоногт бол орно. Энэ 7 хоногийн хөтлөлтөн дээр бас тийм гоё эфирийн бодол хийгээд Photoshop эффекттэй гэсэн энэ фаундейшнийг авчи. Бас гоё юм байна. Надад айгу таалагдчихэж байна. Таны төгтөг нэг номер өгөө. Тэгээ нэг номерыг авчи. Наад энэ юу нэг айгу таалагддаг. Viking blender. Миний хамгийн дуртай одоо blender байгаа. Одоо foundation харахад үнэхээр айгу их цохимжтой байдаг. Та ажиллахтай юм чинь энэ ядралтаас олж хөвгтөе дарсан ийм primer хэлээ. Яг зөв. Өнгөөр энэ улаал талаар ерөөсөө гэрэлцсэн гөгөх болон сэхийг дарж өгдөг. Яа өнрөө нэрээс амар хөрх юм аа. Баярлалаа өнрөө. Одоо тэгвэл барыг хичээний үдөөс чинь тэ лимит тийм байна. Энэ нөгөө нэг оноо төлөвлөлт карт чинь байгаа. Онооны карт нэ. Гэтэл би ч бас нэлээ их одоо бүтэн 2-3 жил бас байкныхаа юмнуудыг ингээл хэрэглэж чинь гэхэр чинь бас үнэн хэрэглэж байгаа зү. Оноо орцсон байгаа шүү. Оноо орцсон уу тий?
Оноо маань орсон байна. Оноо одоо 25,000 төгрөг худалдаа авах хэрэгтэй болсон байна. Өө тийм үү. За яг хөө тэрийг цоглож аваад дараа л нэг унсан гоё юм аа тий. Тэгээ. 300 оноо гэх юм бол 60 юу болно? 60,000 болно. 600 оноо гэх юм бол 120,000. Тийм юм бэ тий. Оноо нөсөөл яваад байна. Хурц багтуудад чинь ийм шинээр гарсан Barbie collection гэдэг уруулын бодог бэлгэлж байгаа. Оо ямар гоё юм бэ. Энэ нөгөө төрөний үүднээсэн Barbie collection үү тий. За. Ваа, энэ хоёроос гүнжээ бичгөө хоёртод яг таах юм байна. Тийм юм нэ да. Цаата хоёрт чинь бэлэг гэлэх чи тий. Баярлаа. За, баяртай өнрөө. Бака. За. Би одоо хулын салооны гоо сайхан одоо хариуцсан дарга пүүжэгээрээ нөрөө бодуулж байна. Пүүжээ өдөрч одоо ингээд ажил хэрэгээс гадна маш сайн найзууд одоо ч хэдэн жил болчихвоо тий. Ер нь баг 8 жил бол хамттай болсон ба. Дараа 8 жил ингээд. Тий. Мэдрэмжтэй ийм сайхан даруй төлөв сайхан найз минь байна да. Айгуу сайн 2 багсаар ингээл 2 удаа л хүрдгийн. Тэгээл би хөөрхөн болцсон байж байгаа байхгүй юу? Энэ удаагийн влогда бас өөрийнхөө тий ер нь бол ихвчлэн гэрийн орчноос л ингээл өөрийгөө харуулдаг. Тэгээд өдөр тутамдаас ажил төрөлтэй байдаг. Тэр үед минь ингээд надад хамгийн их ойр байдаг бас хүмүүс манаа л тий миний найз Пүүжээ хулан хоёр манаага хулан салааны хамт олон ер нь тэр чигтэй. Би тэр зураг авах гэж нэлээ юм бодож байна. Тэ амичко. Тэ амичко мундаг байна уу? Ер нь багууд маань мундаг байна шүү.
자. 이거 없어요.